Projected төслийн удирдлагын хамгийн анхны подкаст. Төслийн талаарх таны мэдлэгийг дахин нэг сэрүүлнэ. Бизнес радио 98.9-ийн SoundCloud хуудас, PMI Mongolia chapter-ийн вебсайт, YouTube channel, M+ application-с сонсорой. Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Projected podcast-ийн 8 дахь дугаар ийгүү эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарыг Projected podcast-ийн багийн жаргалмаа миний би хөтлөөд явах болно. Энэ удаагийн дугаараар Mastering the PMP exam questions буюу мэргэжлийн төслийн удирдагчийн зэргийн шалгалтанд орж ирдэг асуултууд мөн түүнд хэрхэн хариулах талаар 3 зочныг урьсан байгаа. Хаан банкны MT бизнес засаглалын газрын портфолио менежер Тэмүүл, MCS Property компани төслийн удирдлагын албаны дарга Ган Улзий, Mobinet компани бизнес төслийн албаны менежер Баяр нарыг урьсан байгаа. Юуны өмнө бидний урилгыг хүлээн аван оролцож байгаа та гуравтаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа. Баярлалаа. Энэ удаагийн дугаарыг нэг онцлог нь 3 зочин маань гурлаа өөрсдөө шалгалтын дээр ирдэг байсан асуултуудаас жишээ болгон явуулаад тэр талаараа асуултуудаа үзүүлээд ярих презентацийн бэлдсэн байгаа. Тийм учраас манай SoundCloud болон M+ дээр сонсдог сонсогчдод байхan бол манай Projected podcast гэсэн YouTube хуудасаар ороод Zoom линкээр бичигдсэн recorded видеог үзээрэй гэж зөвлөмөр байна. Тэгээд та бүхэн дагаад өөрсдөө бас сориод хийгээд явах боломжтой байгаа шүү. Юуны өмнө шалгалтынхаа бүтцийг нь жижигхэн танилцуулъя гэж бодлоо. Энэ шалгалт маань бол 180 асуулттай 230 минутын турш үргэлжилдэг. Тэгээд энэ дээрээсээ нэмэлтээр 2 удаагийн 10 минутын завсарлага авах боломжтой байдаг. Ерөнхийдөө бол нэг асуултанд уншаад, хариултыг нь уншаад, хариулах хугацаа нь бол 1.2 минутыг зарцуулах боломжтой байдаг. Тэгэхээр эхний 60 асуултаа хариулаад 10 минутын завсарлага, 2 дахь 60 асуулт 10 минутын завсарлага, ингээд сүүлийн 60 асуултандаа хариулаад шалгалт маань дуус байгаа. За ингээд эхний асуултаа MCS Property компани Ган Улзий хичээс эхлэе. Та асуултаа уншаад, хариултаа уншаад монголоор тайлбарлаад яагаад энэ хариулт зөв бэ гэдгийг сонсогчдод тайлбарлаж өгнө үү? За сайн байцгаана уу бүгдний өдрийн минь төргий. Тэгээд PMP шалгалтанд бэлдэж байгаа болон энэ подкастыг сонсож байгаа, үзэж байгаа бүгдний минь төргээд. За эхний асуултыг тайлбарлая. Яг энэ асуултыг сонгохдоо би өөрийн туршлагаас нөгөө PMP бэлдэж байсан PMP Cast Simulator гэсэн програмаас оруулсан байгаа. За эхний асуулт маань that to develop a project chapter for the project that you have been assigned to lead, you have reviewed the business documents and studied the agreements. You lack the information about the key project deliverables, which should be included in the charter. What is the best way to obtain this information? Асуулт энэ. За энэ асуулт маань яг уу ер нь бол одоо та төслийн одоо удирдагчаар бол ингэ томилогдсон. За тэгээд төслийн одоо удирдамжийг боловсруулж байна. За тэгээд ингээд бизнесийн одоо судалгааны баримтчгүүдээ мөн одоо төсөлтэй холбоотой хийгдсэн гэрээнүүдийг судлаад үзсэн чинь зарим нэг одоо төслийн үр дүн одоо гүйцэтгэлтэй холбоотой мэдээлэлүүд дутмаг байсан байна. Тэгээд энэ бол одоо яг төслийн үр дүн ямар үр дүн хүлээж байгаа ямар одоо дуус оруулах юм бэ гэдэг одоо зүйлүүд бол энэ төслийн удирдамжид оруулсан байх шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ мэдээллийг та хаанаас одоо олж авбал хамгийн одоо хэрхэн яаж олж авах зүйтэй вэ гэж одоо асуужээ. За тэгэхээр эхний хариулт бол ask the project sponsor for the advice гэсэн байна. За төслийн одоо спонсор буюу төслийг одоо яг шийдвэрлэж байгаа одоо за манай одоо салбарт бол яг юу гэж боддог төслийн захирал гэж ойлгож байна. За тэр хүнээс одоо зөвлөгөө авах уу гэж. За тэгвэл бид нь facilitate a meeting with key stakeholders. За төслийн гол оролцогч талбартай хурал одоо уулзалт зохион байгуулад энэ мэдээлэл авах уу. За C нь review the project scope statement. За төслийн одоо ажлын үе төсдөр одоо энэ төслийн ямар ажил хийх вэ гэсэн тэр баримт бичиг тодорхой баримт бичгийг одоо хямдгүй шалгах уу гэж байна. За D нь
talk to the end users of the project гэдэг. За энэ төслийн одоо эцсийн хэрэглэгчтэй уулзаж одоо асуух уу гэсэн. За ийм дөрвөн сонголт байна. За тэгэхээр энэ асуултын хувьд бол би хариулт нь зөв байгаа. За төслийн гол оролцогчтой уулзалтыг зохион байгуулна гэдэг. За төслийн удирдамж маань бол яг нь ер нь бол яг одоо байгууллагын одоо тухайн төслийг хэрэгжүүлэх гэж байгаа спонсор буюу тухайн төслийг санаачилсан, тухайн төслийг шийдвэр гаргах одоо дээд удирдлагаас тухайн төслийг менеж хийх гэж байгаа менежерт одоо яг одоо чиглэмж өгдөг. За ийм агуулгатай байгаа. За тэр төслийн зорилт нь юу юм? Гол одоо шаардлагууд нь юу юм? За тэгээ хүлээж байгаа үр дүнгууд нь юу юм гэдэг одоо ийм тодорхойлсон high level одоо information агуулсан буюу одоо мэдээ удирдлагын одоо чиглэмж өгсөн баримт бичиг байдаг. За тэгэхээр энэ дээр бол энэ баримт бичгийг бол төслийн менежер боловсруулах мөн төслийн одоо тухайн байгууллага төслийн удирдлагын алба гэж байдаг бол за бүгд тэр хүнээс дэмжлэг авах байдлаар боловсруулах их одоо зүйтэй байдаг. За тэгээ энийгээ боловсруулахдаа хэрвээ ямар нэгэн одоо төслийн гүйцэтгэл үр дүнтэй холбоотой мэдээлэл дутуу байвал маань төсөлд одоо яг оролцож байгаа оролцогч талуудаас одоо нэг тодруулах нь зүйтэй байдаг. Мэдээж яг уу дээд удирд одоо спонсороос project спонсороос очиод асуувал за холбогдох одоо тэр стейкхолдеруудаас одоо тодруулаа гэсэн ийм чиглэмж өгнө. За тийм учраас ингээд бий рүү явчих чаа. За төслийн яг уу тодорхойлтыг харах гэсэн байна. За энэ маань яг нөгөө удирдамж гарсны дараагаар дэлгэрэнгүй ингээд тодорхойлтоо боловсруулдаг бас ийм шатны ажил байдаг. За тэгээд төслийн одоо эцсийн хэрэглэгчтэй уулзах гэдэг. За энэ дээр бол яг төслийн удирдамжийг авсны дараагаар эцсийн хэрэглэгчтэй уулзаж одоо шаардлага тодруулахын юунууд гарч тохиолдлууд гарахаас илүүгээр тэдний төлөөлөл болж байгаа стейкхолдеруудаасаа одоо энэ шаардлага энэ одоо үр дүнгээ тодруулах нь зүйтэй байдгаа гэсэн ийм одоо тайлбар өгөхөөрэй. За тэгээ манай хоёрт одоо нэмж тайлбар өгөх байна уу? Орой минь, өдрийн минь энэ подкастыг сонсож байгаа хүмүүстээ минь хүргье. За project charter гэдэг нь нөгөө төслийн одоо төсөл яг гараанаас гарлаа шүү, эхэллээ шүү. Ингээд энэ төслийг ийм жанжин шугамд багтаагаад ийм хөө удирдахаар зөвшөөрч байна гэсэн тийм нөгөө нэг approval document байгаа тий. Тэр approval document-ийг гараас гаргаж яг батлуулахын тулд чинь нөгөө тэр төсөлд зориулж өөрийнхөө ресурс өгч байгаа хүмүүс тэр төслийг яг иймэрхүү юм нэг би энэ төслийн үр дүнд хүлээж байгаа даа гэдэг тэр үр дүнгийн хүлээж байгаа гол хүмүүсээс саналыг авч тусгах чинь ерөөсөө маш чухал. Учираас би бол энэ key stakeholder-уудтай уулзах нь хамгийн ихний алхам, хамгийн зөв алхам гэж бодож байна. Тэрнээс биш аваачаа шууд end user-тэй гэж юм уулзаал те би танад нэг иймэрхүү юм л хийж өгөхөө бодоод байна гэж байсан чинь тэрийг нөгөө end user бол окей наа чи яг болж байна миний үсэж байгаа юм юу болж байна гэд хэлчихэж байгаа ч гэсэн нөгөө тэр прожектыг гүйцэтгэж байгаа багийн гишүүдэд томилж байгаа багийн ахлагч нар захирлууд тэгээд цалин мөнгөний өгж байгаа нөгөө нэг санхүү хариуцсан захирал энэ төр чинь үгүй наадах чинь тэгж яриаг биш үү. Тэгэх юм бол нөгөө нэг мөнгөнд дүнгээс ихтрээ явчих штеп. Хин ч хамаагүй шууд тэр end user-тэй яриад ингээд ороод ир гэсэн юм гээд үл ойлголцол үүсэн. Тэгэхээр ерөөсөө л багаараа тэр прожектыг хийж байгаа учраас тэр багийг ахалж байгаа гол хүмүүс тэгээ key stakeholder гэдэг дотор бас нөгөө end user чинь ч гэсэн зарим тохиолдолд багтцсан байдаг шүү дээ. Тэр бүгднгийнхэн саналын сонссон нь хамгийн зөв хариулт аа. Бүгдээрээ мэдсэн үү? За энэ дээр би бас нэг өөрийнхөө товчин project charter одоо манайд бол төслийн удирдамж гэж явдаг байгаа. За энэ удирдамж дээр нэг өөрийнхөө бодлыг хэлэх гэсэн. Ер нь бол төслийн удирдамжийг төслийн менежерүүд бас нэг ач холбогдлыг нь бас тийм амар сайн мэдхгүй байх тохиолдол бас гардаг. За ялангуяа IT-ийн төслүүд дээр болохоор
төслийн өдөртөмжийг хийхгүйгээр шууд одоо requirement-а end user-ээс цуглуулад төлөвлөгөө гаргаад явах тохиолдол бас маш их байдаг. За тэгэхээр энэ төслийн өдөртөмж гэдэг зүйл маань өөрөө яг үүндээ бол бас нэг талаас төслийн менежерт өөрт нь ирээдүйд маш их хэрэг болдог документ байгаа даа. Тэгэхээр тухайн төслийн хүрээнд би яг тухайн төслийн in scope биднээс яг юу хэрэгжүүлэхээр тохирсон юм бэ? За тухайн төслийн out of scope юу байгаа юм бэ? Тухайн төслийн governance нь өөрөө ямар байх ёстой юм бэ? Би ямар мэдээллийг одоо хинд өгөх ёстой юм бэ? За энэ төслийн спонсор гэдэг хүн яг энэ хүн шүү гэдэг ингээд одоо тэр хүнд үүрэг хариуцлагыг нь ойлгуулдаг ч юм уу тий. Эхний ээлжинд манай төсөл иймэрхүү майлстонтойгоор иймэрхүү deliverable-ийг гаргаад ингээд хэрэгжинэ гэсэн юм ерөнхий одоо high level бүтцийг эхэлж гаргаж өгөөд тэгээд нөгөө ялангуяа IT-ийн төслүүд дээр бас аюух тийм нөгөө одоо яг тэрнийг эхнээс нь тодорхойлоогүйгээс болоод төслийн явцад маш их шинэ requirement-ууд нэмэгддэг, өөрчлөлтүүд орж ирдэг. Тиймэрхүү зүйлсүүд аюух болдог байхгүй. Тэгэхээр тэрнээс бас маш сайн урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлж өгч идэм юм. Төслийн менежер нь өөрөө анхнаасаа юу хийхээ нэгсэндээ тохиролцож байгаа, тохиролцоо гэж ойлгох хэрэгтэй. За төслийн спонсор бол ерөнхий вижныг хараад за би одоо ийм үр дүн гаргахын тулд иймэрхүү төсөл хийлгэмээр байна гэдэг тэр зүйлээ ерөнхийдөө тодорхойлж өгч байгаа. За тэгээд энэ нөгөө яагаад энэ user биш вэ гэдэг дээр би бас нэг юм одоо ерөнхий одоо төслийн high level одоо мэдээлэлүүд project charter юм буюу төслийн initiation шатанд гарч байгаа. За тэр үед бол одоо end user-тэй уулзаж нэг бүрчлэн requirement-ийг асуух гэдэг зүйл бол ер нь төслийн планингийн үед болчлон хийгдэнэ. За initiation-ийн шатанд болохоор төслийн яг одоо хамгийн одоо тэгээ биднес юуг зориод юуг харах гад ямар бенефит гарах гад энэ төслийг хэрэгжүүлж байгаа вэ гэдэг тэр хэсэг явж байгаа. За тэрэн дээр бол ерөөсөө хамгийн гол одоо нөлөө үзүүлэх хүмүүс бол мэдээлэл өгөх ёстой хүмүүс бол энэ төслийн кейстэй талбарууд нь байх нь бол зүгээсээ зүг юм аа гэж хэлмээр байна. За дараагийн асуулт миний бэлдсэн асуулт байх шүү байна. Нөгөө PMP сургалтанд бэлдэж байгаа хүмүүс янз янзын ресурсууд үн төлбөргүй ресурсууд ч байдаг. oliverlemon.org гэж сайт байгаа. Oliver Lemon. Тэр сайтнаас авсан байгаа шүү. За энэ асуултаа эхнээс нь уншия. Project manager in an agile software development project finds it hard to leave decision process to the team. Энэ дээр юу гэж яах вэ гэхээр project manager нь нэг agile software хөгжүүлэх team project дээр томилогдсон менежер нь одоо ямар нэг шийдвэр гаргах гэсэн чинь тэрийг ингээд багийнхандаа энэ шийдвэр гаргалтын процессыг өгөхөд жоохон хэцүү байсан гинэ мань хүнд. Тэгээд as the project is under time pressure, the person makes decisions for and then tries to sell them to the team. While this approach indeed accelerates the project, there is a growing dissatisfaction among the team members, which behavior by the project manager would have been more appropriate. Тэгэхээр project өөрөө айгүй яралтай хугацааны хувьд давчуу байгаа учраас project manager маань шууд өөрөө ингээд тэр шийдвэрийг өөрөө гаргачихад дараа нь харин багийн гишүүдтэй би нэг иймэрхүү шийдвэр гаргацсан юм а гэдгээ ингээд хэлж ийн гинэ. За би ингэсэн юм а та нар ингээд зөвшөөрчөөрэй энэ төр гэдэг. Тэгэхээр яг хөө энэ шийдвэр гаргалт нь өөрөө project-ийг дараажтаа ингээд цааш дараагийн степ рүүгээ шилжигдэн, хурдан шилжигдэн тус болж байгаа ч гэсэн нөгөө багийнхныхын дунд ингээд үйл ойлголцол үүсгэж гисэн. За тэгэхээр ер нь хэрвээ энэ project manager маань яг ямар нөгөө нэг арга гаргачлалтай шийдвэр гаргах тийм хандлагыг өөртөө төвшүүлсэн байсан бол хамгийн тохиромжтой байсан бэ гэсэн байна. За тэгэхээр энэ agile project management-ийн үед ер нь project manager ямар хандлагыг өөртөө төвшүүлэх ёстой юм бэ? За нэгдүгээрт нь command and control гэж байна. Command and control гэхээр ялангуяа нөгөө хүмүүсийг командлаад би тэгнэ. Тэгээ та нар тэгэх ёстой гэдэг байдлаас хандах. Нөгөөх нь болохоор servant leadership. За гуравдугаарх нь болохоор top down leadership буюу одоо functional дээрээс нь хараад би одоо project manager чинь та нараас арай жоохон
high level-ийн хүн байна. Тэгэхээр би шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн тийм хандлага байна. Нөгөөх нь болохоор use of control accounts. Тэгэхээр өөр дээр ингээд хамаг хариуцлагыг үүрх гэдэг тийм. Магадгүй энэ нь болохоор нэг юм дөнгөж томилогдсон тийм нөгөө junior менежерийн амбиц үзүүлж байгаа юм шиг тийм хандлага үзүүл шийдэх үү гэсэн юм дөрвөн сонголт байна. За биднийхаар бол одоо ялангуяа энэ сүүлийн үеийн project management agile гэдэг аргачлалыг ашигласнаар agile гэхээр нөгөө багийн гишүүд болон хэрэглэгчийн тэр фидбек, багийн гишүүдийн оролцоо бүх одоо шийдвэр гаргалтын дээр тэ өөрийн саналаа хэлдэг байдал одоо янз бүрийн шийдвэрүүд нь транспарент бүгдэд ингээд ил харагдах үз бүгдийн нүдэн дээр явагддаг байдал энэ төр чинь agile management-ийн айгүй гол дүрмүүд одоо үндсэн тулгуур арга барилуудын нэг тийм зарчмуудын нэг учраас энэ дээр бид нэр command and control гэдэг тиймэрхүү юм хэрэгж болохгүй. Servant leadership буюу одоо манай баг тийм урагшлахад яг юу хэрэгтэй вэ? Тэрийг л багийн гишүүний хувьд, багийн ахлагчийн хувьд хийя гэдэг энэ аргачлал. Энэ servant leadership гэдэг хандлагыг өөртөө хөвшүүлсэн project manager бол яг agile development-ийг хамгийн сайн хийнэ гэсэн нь. Энэ servant leadership болохоор сүүлийн үеийн одоо шинжлэгдсэн PMP хөтөлбөр дээр бас нэлээд дурддагчлээ. Тэр утгаараа энэ асуултыг сонгож оруулсан шүү. Тэгэхээр бидний нөгөө мэддэг command and control одоо functional leadership энэ төр бол ерөнхийдөө шинэ project management дээр жоохон шахагдж байгаа тийм удирдлагын арга барилууд шүү гэж хэлсэн юм аа. За манай хоёрт өөр нэмэлт гоё тайлбарууд байна уу? Энэ хариулт дээр. Энэ servant leadership-ийг ер нь бас нэлээд дээрээс одоо 1-2 жилийн өмнөөс ирэхэд энэ servant leadership гэж байд юм байна. Тэгээд энэ хүн маань ер нь уламжлалт лидерүүдээс юугаар ялгаатай юм бэ гэд хамгийн их ойлгож одоо юу гэх мэдээлэл авч эхэлсэн байхгүй юу. Надад бол айгүйх таалагдсан. Манай Монголын нөгөө нэг одоо ер нь яг уламжлалт гэх юм уу гэх юм те менежмент хийгчмар хүмүүс нэг тийм нэлээд тийм command control төрөл айгүйх явах гэдэг яг үнэн ажиглагдсан тийм зүйл. За тэгээд servant leadership гэдэг нь юу вэ гэдэг дээр нь яг зүгээр баг зэрэг өөрийнхөө ойлголтыг ярьчээ. Тэгээ энэ маань болохоор нөгөө хүмүүстэй нөгөө нэг ингээд одоо орчингон тий ажиллаа хийх, үр ашигтай ажиллах тэр орчингон бий болгоход анхаардаг. За тэгээд нөгөө хүмүүстэйгээ илүү их харилцааг бий болгож ажилладаг. За тэгээд нөгөө нэг хүмүүсийн замд тааралдж байгаа одоо тий асуудлууд юу гэдгийг тэр юмнуудыг нь одоо зайлуулж өгдөг тий холдуулж өгдөг. За тэгээд нөгөө хүмүүстэй одоо нөгөө нэг хоол хүнс усын нүгдэг гэж ярьд юм байлаа. Тэр нь болохоор юу гэхээр одоо хамгийн хэрэгтэй байгаа юу гэдэг тэр бүх юмудаар нь тусалцаа үзүүлдэг. За тэгээд хүндээ нөгөө нэг хөгжих боломжийг нь бий болгодог. Хөгжихт нь одоо тусалдаг. Хүнээ хөгжүүлэхэд аягүй анхаардаг. Ер нь нэлээд тийм коучинг тал руугаа тиймэрхүү лидершипийн төрөл юм байлээ. Тэгээд одоо шийдвэрийг бол ерөөсөө өөрөө гаргахаасаа илүүтэйгээр одоо багийн нэгмэл нэг шийдвэрийг ингэж бий болгож гаргаад тэгж ингэж нэг одоо явуулах тийм удирдлагын төрөл гэсэн үг. Тэгэхээр энэ дээр болохоор нөгөө өөрөө шийдвэрээ гаргацсан гэдэг байгаа зү. Тэгэхээр тэр хүн маань болохоор ер нь бол өөрөө шийдвэрээ гаргах ёсгүй байсан. Тэгээ ялангуяа agile төсөл тэгээд байгаа учраас тэр хүн нэг багийн хамтарсан шийдвэрийг гаргаж ирүүлэх ёстой байсан байна л гэж бодож байна. Манай барилгын салбарын хувьд болохоор яг одоо яг нөгөө мэрэгжлийн чиглэл талбай бол яалтчгүй нөгөө мэрэгжлийн хүмүүс нь функшнл дараа яг шийдвэрээ гаргаад явна зүгтэй. Илүү зур удирдлага зохион байгуулалт талаас бол багаараа ажиллаж байгаа тохиолдолд энэ servant leadership-ийг яалтчгүй нөгөө ашиглах нь одоо зүйтэй их дэмжих байна гэж байна. За энэ ийм асуулт project manager is managing his second project.
It started 1 month after the first, and both are in process. Though his first project is small, and this one seems to be growing in size every day. As each day passes, the project manager is beginning to feel more and more need of help. The project manager has recently heard that there was another project in company last year, and that's similar to his second project. What should he do гэсэн байна. За, ер нь бол төслийн менежер нь одоо ингээд шинэ төслийн менежер юм шиг байгаа юм л да. Хоёр дахь төслөө удирдах байна. За, эхний төсөл нь бол сарын өмнө хэлсэн. За, тэгээ хоёулаа ингээд үргэлжлээд явж байгаа. За, эхнийх нь бол жижигхэн төсөл байсан. Тэгтэл энэ хоёр дахь төсөл нь болохоор нэлээд одоо хэмжээ нь ингээд өдөр ирэх тусам нэлээд томорж байна гэж юм. За, өдөр ирэх тусам төслийн менежер маань өөрөө нэлээд их тусламж хэрэгтэй байгаагаа мэдэрч байна. За, тэгээд тухайн төслийн менежерийн сонссноор бол тухайн компанид өнгөрсөн жил яг энэ хоёр дахь төсөлтэй нэг төсөл хэрэгжсэн гэж сонссон гэж байна. За, тэгээд тэр юу хийх вэ гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ асуудал маань ер нь бол нэлээд одоо шинээр төслийн менежер болж байгаа тий. За, эсвэл бүр яг шинэ домений одоо өөрийнхөө мэдгүй байгаа домений төслийг удирдах эхэлж байгаа ч юм уу тийм төслийн менежерүүдэд бол их тулгардаг асуудал гэж бодож байна. За, тэгэхээр энэний маань хариулт нь A, the contact the other project manager and ask for assistance гэсэн байна. За, B-г нь obtain historical reports and guidance from the project management office буюу PMO. C-г нь wait to see if the project is impacted by the growth in scope. D, make sure the scope of the project is agreed to by all the stakeholders гэсэн. За, A-г нь болохоор ер нь бол төслийн менежер одоо бусад төслийн менежерүүдээс одоо ингээд туслаач ээ, зөвлөгөө өгөөч ээ гэж хүснэ гэж байгаа. За, B-г хариулт нь ер нь бол нөгөө нэг одоо өмнөх төслүүдийнхаа мэдээллийг олж аваад за тэгээд нөгөө PMO буюу одоо төслийн удирдлагын нэгж гэж явж байгаа. Төслийн удирдлагын нэгжээсээ заавар зөвлөгөө аваад за тэгээд нөгөө өмнөх төслүүдийн мэдээллийг олж авах гэж байгаа байхгүй. За, C-г нь болохоор тухайн төслийнхөө скопыг ерөөдөө нэлээд томроод төсөлт нь импакт үзүүлэлт хүлээнэ гэж байна. За, D-г нь болохоор тухайн төсөл нь өөрөө төслийнхэн скоп нь бүх стейкхолдеруудаар одоо баталгаажсан юм уу гэдгийг нь шалгана гэсэн багхгүй. Тэгэхээр энэ дээр бол зөв хариулт нь бол тухайн төслийн менежер нь өөрөө төслийн удирдлагын нэгж буюу PMO-гоос заавар зөвлөмж авах. За, тэгээд өмнө хэрэгжсэн байгаа ажил төстэй төслүүдийн мэдээлэл за тэгээд lessons learned-уудыг олж авах тэр одоо арга нь хамгийн зөв юм аа. За, мэдээж хэрэг бусад төслийн менежерүүдээс одоо тусламж авах бол байж болно. Гэхдээ энэ дээр болохоор хамгийн одоо зөв хувилбар бол хамгийн шилдэг одоо хувилбар бол тэр байгаа. Тэгэхээр одоо өөр төслийн менежерүүдээс хэрэг тусламж хүслээ гэж бодоход тухайн төслийн менежерүүд нь зөвхөн нэг төслийн мэдлэгээр жишээлбэл одоо хязгаарлагдсан байдаг бол PMO office болохоор байгууллагын хэмжээний төслүүдийг нэгтгэсэн байдлаар харж идэг учраас илүү тэрхэн тусалж чадна. За, гэхдээ хэрвээ PMO office-гүй байгууллага байх юм бол энэ бол мэдээж хэрэг одоо ахлах төслийнхаа менежерээс юм уу те өөрийнхөө удирдах ажилтнаас тусламж хүсэх нь бол хамгийн зөв арга байж болох юм аа. За, энэ дээр манай хоёрт хэлэх санаа байна уу? Ганцхан point нь энэ нөгөө нэг historical record үлдээн гэдэг буюу нөгөө төсөл болгоны ингээл ийм суралцлаа, ийм фейл болсон шүү гэл нэг документ history үлдээдэг нь айгүй ямар чухал вэ гэдгийг бас тодтогсон гоё асуулт байна гэж бодож байна. Баярлалаа. Манай дээр бас яг одоо ингэж нөгөө history record үлдээж, нөгөө lesson learned үлдээж дараагийнхаа төслүүдэд ашиглаад явдаг. Мэдээж төслийн баг одоо тухайн шинээр төсөл яг тухайн төслийнхөө
онцлог хүрээ яг бүх төслүүд нөө ижил байдаггүй. Ямар нэгэн дараагийн төсөл онцлогтой илүү одоо чаленжинг илүү одоо юник гэдэг нөгөө шинжүүдэд агуулсан байдаг учраас яалтчгүй нөө төвших бэрхшээл ордог. Тэгээд энийгээ дагаад бид нар өмнөх экспириенсээ ашиглах нөгөө өмнө төслийг хэрэгжүүлж исэн багт байсан нөгөө төслийн баг маань яг дараагийн ижил төслүүдэд бас тэгээд яваад байдаггүй. Өөр шинээр баг бүрддэг гэл ингээд нөгөө төсөл бүр өөр байдаг учраас яалтчгүй төслийнхөө тодорхой байгууллагын төслийн удирдлагын нэгж гэж байдаг бол энийг одоо яг энэ түүхэн одоо энэ төслийн мэдээллүүд хадгалагдаж эндээсээ авч ашиглаж энэ өөрөө нөгөө байгууллагын одоо чадамж болж үлддэг. Ингээд нэг хүн төслөөс явхад тэр хүнтэйгээ тэр одоо төслийн мэдээлэл мэдлэг ингээд тэр чигтээ ингээд нөгөө юу ачиж болохгүй тий яваад ингээд байгууллагын нөгөө чадамж боголдож болохгүй. Тийм учраас нөгөө талдаа нөгөө төслийнхөө тэр мэдээлэл тэр орж авсан мэдээлэл тийм сайхан байгууллагаа үлдээгээд эргээд дараагийн төслийн баг нь ингэж ашиглаж байгаа. Энэ бас өөрөө бас байгууллагын нөгөө доктортой хөгжил нөгөө бизнес удаан хугацаанд оршин тогтнох бас нэг үндэс суурь болж өгнө гэж хараад манай дээр нэлээд ач холбогдол өгч юм ажлыг хийдэг байгаа. Харин тийм ер нь бол нөгөө нэг одоо яг энэ тохиолдол дээр бол угаасаа нөгөө тэр хүнд туслах те тэр мэдээллүүдийг гаргаж өгөх яг тэр өөрөөр бол өөрөө PMO офис нь өөрөө тийм ууралтайгаар ажиллаж байгаа учраас энэ бол хамгийн зөв байгаа. За PMO офис одоо түүнээс гадна төслийн ер нь бол тухайн төслийн менежерт туслах төслийн процесс одоо журам заавар юу гэдэг те темплейт тэр бүх юмудаар нь хангаж өгөх тэр бүх зүйлсүүдийг ер нь бол хийдэг учраас төслийн менежерүүдэд одоо хамгийн ихний тусламж авах газар бол PMO офис юмээс юм аа. За энэ миний бэлтгэсэн асуулт байна. The project has been experiencing significant and uncontrolled scope expansion, which has resulted in the project to run over budget and behind schedule. Үдний ахуй гэсэн мэт төсөлд нэгэн одоо хяналтгүйгээр ажлын бүрийн нэгсээд тэгээд төслийн одоо төсвийг хэтрэх, төслийн хугацаа хоцрох ийм одоо үр дүн одоо төслийг хаагдах үед болжээ. At the end of the project, an analysis is performed to determine root cause of the issue. What might be analyzed revealed as the most significant issue in this scenario. За энэ маань өөрөө за одоо яг ингэж тий төслийн ажлын хүрээ маань одоо ямар ч хяналтгүйгээр ихсэж нөгөө төсөв хэтрэх график төлгөө хоцрох энэ асуудал юунаас болов гэдэг дээр анализ хийгээд үзсэн байна. Тэгэхээр энэ анализ хийсний үр дүнд энэ маань өөрөө дараах хариултаас аль нь одоо тохирох вэ гэж бодъё. За нэгдүгээр нь missing or incomplete configuration management план гэж байна. За энэ configuration management план гэдэг нь тохируулан удирдах төлөвлөгөө юм байх. Ер нь альва төсөл дээр нэг change болсны дараагаар бүх болоод change-тэй уйлдуулж босод нөгөө шаардлагатай одоо зохион байгуулалт хийх маань өөрөө энэ маань өөрөө одоо мис болсон эсвэл дутуу хагас дутуу одоо хийснээс болсон уу? Эсвэл the lack of an issue problem. За нөгөө асуудлыг одоо бүртгэдэг төслийг одоо хэрэгжүүлж явах явцад за энэ асуудлыг одоо ингэж бүртгээгүйгээсээ болсон уу гэж. За an inadequate change management plan. Өөрчлөлтийг одоо удирдах одоо төлөвлөгөө маань бас тий дутуу хагас тохироогүй юу гэж. За эсвэл энэ incomplete risk гэдэг. За эрсдэлтэй одоо бас дутуу бүртгэснээс болсон уу гэдэг. Ийм одоо root cause буюу суурь шалтгаан нь одоо юу байгаа гэдэг. За энэ дээр бол зөв хариулт нь C байгаа. Change management plan гэдэг. За ер нь бол яг юусоо төсөл эхлэхэд за бид нар яг ийм скоптой одоо тийм ажлуудыг хийх юм аа гэдгээ тодорхойлсон бол энийгээ одоо контролд нь uncontrolled гэсэн үг. Тэгэхээр энийг контролдоод энэ дээрээ өөрчлөлт ороод өөрчлөлтийнхөө менежментийн төлөвөөр удирдах нь одоо зүйтэй юм аа гэсэн одоо олон улсын нөгөө практик стандартанд арга зүй зөвлөдөг.
За тэгэхээр энийг л одоо нөгөө change-эл контролтой хүүгээсээ энэ өөрөө төсвөөсөө хэтрэх тэгээд юунаасаа утаа график төлөвлөгөөнөөс хоцорсон ийм асуудал үүсжээ гэдэг. За мэдээж асуудлын бүртгэл бол яг тухайн төсөл дээр одоо төсөл дээр ямар одоо асуудал бэрхшээлүүд тулгарч байна вэ гэдгээл одоо бүртгээд явдаг ийм нөгөө арга төлөв байж байгаа. Тэгээд энийг бол яг хамгийн одоо энэ бас бүртгэх нь тухайн үедээ бол бүртгэх нь зүйтэй. Гэхдээ хамгийн одоо ямар үед бид нар одоо скоп хэтэржээд скоп нь өөрөө ингээд хэсгээрэл бидний нөгөө анх төсөөллөөс хэсчихээрэл нөгөө төсөв рүүгээ утааруугаа ингээд нөгөө нөлөөлөд ихдэг. Тэгэхээр энэ дээр яг скопо контролдог жохын гэдэг сид сонгоо. Энэ бол барилгын төсөл дээр бол маш их ашигладаг. Бид бол яг захиалагч талтайгаа гэрээ хийсэн. За яг энэ ажлыг нөгөө зураг төслийг бүр предиктив нөгөө юугаар явдаг, аргаар явдаг барилга ерөн хэрэгжтэй хууль эрх зүйн зохицуултын ч гэсэн бас яг энэ байдаг. Тэгээд энэ бол яг нөгөө барилгын салбарт бид нар энэ төслийн удирдлагыг хэрэгжүүлж байхдаа яг бид зураг төслийнхоо дагуу тодорхойлсон тэр ажлын тоо хэмжээтэй хүрээндээ ажиллаа хийж байна уу гэдэг дээр контролтой явах. Ингээд контролдоод төсөл мөнгөндөө хэтэрж гин үү, нөлөөлж гин үү гэдэг тооцоол яалтчгүй change management одоо хэрэг болдгоо. Энэ дээр си хариулт байгаа байна. За манай хоёр маань болохоор нөгөө банкны салбар communication салбараас энэ тохиолдлыг ашигладаг гэдэг дээр бас хаалцсан хаа. За энэ дараагийн асуулт бас айгу нөгөө миний хувьд ингээд анхны яг project management гэдэг талбар руу нисэж орж исэн 4 жилийн өмнөх үед хамгийн анхны сурсан хичээлүүдийн маань нэг. За тэгэхээр нэгтэй холбоотой тэр асуулт байна. Багийг одоо project багийг биелт хийх, зохион байгуулах, хөгжүүлэх түүнтэй холбоотой. За асуултаа уншаад үгүй. Your project management team includes 2 external consultants, each from a different company. Тэгэхээр нөгөө одоо миний project-ийн баг 2 ийм гадны экспертийг өрөөд авчирсан. Тэгээ тэр 2 гадны эксперт нь хоёулаа өөр компани улсууд бие биенээ next time мэдтгүү тий. За тэгээд you found that repeated conflicts between the 2 consultants already slow down the project progress and jeopardize achievement of objectives. So which stage of the team development can be difficult to overcome in such a situation гинэ. Тэгэхээр энэ 2 экспертүүдийн хооронд ингээд ийм зөрчил үүсээд тэгэнгүүт тэр зөрчил нь өөрөө энэ урагдаад ирсэн 2 эксперт хоорондоо зөрчилтөд ирэхээр нөгөө нэг прожектын ингээд явцыг удаашруулад тэгээд төлөвлөжээс үр дүндээ хүрч чадахгүй болоод байна. Тэгэхээр энэ нь бол яг энэ одоо ситуацтэй энэ үйл явцыг ер нь даван туулахад ер нь одоо баг бүрдэлтийн ямар үе шат хамгийн одоо хэцүү байна вэ гэсэн байна. За тэгээд 4 хариултуудаа дөрвөлнгийн харъя. За хамгийн эхлээд нь storming гэдэг stage from forming, storming, norming, performing гэж байна. За энэ бол зөв хариулт нь байгаа. За энэний талаар дараа нь тайлбарлаж өгье. Panic from enthusiasm, panic, hope, solution гэдэг ийм дөрвөн алхам байна. Kick off, seed нь болохоор kick off from assignment, kick off, training, communicating гэж байна. D хариулт дээр болохоор frustration stage from direction, frustration, cooperation, collaboration. За энэ PMP төслийн удирдлагын онол дээр төслийн удирдлагын практик дээр айгүй их хэрэглэгддэг багийн одоо
ямарваа нэгэн багийг хөгжүүлэх, багийг баг шиг болгох, develop хийх юм модель байдаг байгаа энэ team Tuckman-ы team development theory гэдэг. Tuckman гэдэг одоо эрдэмтэн project manager-ийн анх төвшүүлж ирсэн баг ер нь хөгжлийн 4 үе шатыг болт юм байна. Тэгэхээр одоо тэр 4 үе шатанд нь аль шатанд нь ямар асуудлууд тулгардгийг нь одоо тайлбарлаж хэлээд тэр асуудлуудад даруй шийдээд явах юм бол дараагийн стейж рүүгээ шилжин буюу Tuckman-ы энэ модель нь forming, storming, norming, performing гэж байгаа. Буюу хамгийн ихнийх нь одоо баг бүрдэнэ. За баг бүрдэх үед нөгөө нэг хүмүүс ингээд багийн гишүүд хоорондоо яг юу хийн гэдгээж тохиролцоогүй тий. Яг ижил зорилгын төлөө бүгд нэг зүг харж чадаагүй буюу unclear purpose байдаг байна. Тэгээд бүгдээр нэг тийм тодорхой яг нэг тийм юм хий гэсэн нэг тийм өдөртөмж заавар хүлээгээстэй буюу одоо яг баг яг талаас цугларсан forming гэдэг stage байдаг байна. За түүний дараа болохоор storming. За тэгээ баг бүрдсэний дараа storm болоод хоорондоо хэрэлдэж эхэлдэг. Fire болоод тий. Хоорондоо үл ойлголцоол. Тэгээл нөгөө нэг beach имийг биш одоо beach барыг чамаас олон жил ажилласан гэл тий. Тэгэл би эндээ coach хийх гээл. За үүний дараа storming гэдгийн дараа norming буюу одоо яг ингэ хэвийн болж эхэлдэг нэ. Тэрэн дээр болохоор зарим нэг биеийнхээ чаддаг юм дээр ингээд agree болоод консенсуст хүрээд тэгээ баг дотроо хин яг юу хариуцах гэдэг нь улам илүү тодорхой болоод тэгээд facilitate хийж эхэлдэг нэ. Тэр нь болохоор бие биенийхээ арыг дааж тий backing хийх буюу бие биенийхээ арыг даах нөгөө нэгнээ дутуу үед нөхөх гэдэг тийм болж эхэлдэг. Ер нь л баг нэлээд сайн бүрдэж эхэлдэг. За яг norming гэдэг stage-ийнхаа дараа бол ерөөсөө яг performing гэдэг stage буюу яг л гараасаа юм гаргаж эхэлдэг. Ерөөсөө яг юм үйл ажиллагаагаа биелүүлж эхэлдэг. Тэгэхээр яг энэ stage дээр ирсэн баг яах вэ гэхээр бүх одоо алсын хараа зорилтууд нь тодорхой болсон. За бид нар багаар нэг ийм юм л хийх гээд байгаа. За тэгэнгүүтээ зорилго болон одоо үргэж байгаа үр дүн дээр фокуслаад эхэлсэн. Тэгээд яг хэрэгтэй ажилбаруудаа яг мэргэжлийн хүмүүстэй ингээд delegate хийгээд шилжүүлээд хэлсэн би ч юм чи гэхгүй юм тодорхой болсон байдаг гинэ. За тэгэхээр манай энэ асуултанд дурдсанаар болов ерөөсөө энэ хоёр гадны байгууллагаас ирсэн хоёр эксперт болохоор хоёулаа эксперт. За намайг ч гэсэн юм чадна гэдэг залаад ирсэн байж ахт гээл би ингээд өнөрхс хийгээл те. Буюу энэ storming гэдэг stage дээр Tuckman-ы моделийн storming гэдэг stage дээр байсан байна. Байх нэ. За тэгэхээр ерөөсөө энэ Tuckman's team development моделийн хамгийн хэцүү хэсэг нь storming буюу багийн гишүүд одоо бие биенээ хоорондоо энэ үйл ойлголцоо fight хийдэг энэ stage хамгийн одоо хэцүү stage юм байна. Энэ баг дээр энэ алхамд л ерөөсөө бага айгуу сайн удирдаад зөв биенийг ойлголцуулаад баг болгож бүрдүүлээд явчих юм бол дараагийн norming performing гэдэг stage-үүд нь айгуу хурдан эхэлдэг байх нэ. Team building activity айгуу сайн хийх хэрэгтэй юм шиг тийм үү. Тэгээ ер нь бол нэг одоо ингээд төсөл баг ингээд за цоо шинээр нэг ингээд баг бүрдээ. За манай барилгачин бод бүр ингээд дороо идэж доод нь 20 тэгээд 100 гаруй ингээд баг бүрддэг тийм. Тэгэхээр яг тэр одоо 110 хүн 100 хүнтэй баг бүрдээ гэж байна. 100 янзын мэдлэгтэй, туршлагатай, ааштай, арын шинтэй ийм хүмүүс чинь очиг олох гэж бас нэлээд төслийн менежер нэлээд чаленжинг. Одоо дээрэс нь kick-off executing гэх тэр яг ер нь ингээд яг ингээд амжаад нэгэн яг ихний тэр яг төслийн улааны яг дунд үедээ нэлээд ширүүн өрчигдөө ихтэй байж байгаа. Тэгээд төсөл хаакын үед чинь ерөөсөө бие биенээсээ нөгөө халж нөгөө хагцад салахааргүй дотн болоод дуусдаг. Яг энэ л нөгөө стейж нөгөө дамжаад яваад байдаг байх юм шүү дээ.
Тэгээд хагцад салахааргүй айгүй би нөгөө төсөл дуусны дараа ч гэсэн уулзахын сурчрахын хамтаасан хүмүүсийг салдсан шүү дээ. Төсөл дуусна. За баярлалаа. Ер нь аль нөгөө энэ дээр нэг бас нэг сонирхолтой юм хэлэхэд ийм байлээ. Одоо ингээ баг болохоор биднес ингээл хоорондоо зөрчилдөөдийн ерөөсөө өстэй болохоо бүтгээ байчлаа гэж ерөөсөө бодох хэрэггүй. Одоо яг энэ дөрвөн шигтийг харахаар угаасаа л энэ шигтийг туулдаг учраас тий хэрвээ муудалцаан зөрчилдөө янз бүр одоо үзэл бодлын зөрчилдөө тий эсвэл санаа бодол зөрчилдөх тийм юмуд гараад байгаа бол окей биднес сторминг гэдэг шигтэн дээр явж байгаа юм байна гэдгийг ойлгох нь бас айгүй чухал гэдэг байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг конфликтыг яаж шийдвэрлэх үү гэдэг ингээд 5 үе шигтний юм байдаг та тий. Тэгэхээр нөгөө тодорхой хэмжээгээр багт зөрчилдөө үүсгэх нь бол зөв үү. Тэгээд зөрчилдөө үүснээр илүү нөгөө хоорондоо уучраа ололцоод одоо нормын шигтэн дээр хин нь юугаа яадаг вэ, хин нь ямар вэ гэдгийг одоо нэгсэндээ мэдэлцээд эхэлж байгаа шат байгаа байхгүй нормыг чинь. Тэгэхээр нөгөө сторминг дээр тийм уучраа ололцохын тулд тодорхой хэмжээгээр бас үзэл бодлын зөрүү тий зөрчилдөө тийм юмнууд бол үүсэх ёстой юм шиг байгаа. Миний бодлоор бол тий тэгжээж тэр хүмүүс чинь юу одоо үүсэхгүй ингээд бүгд ингээд айгүй сайхан яваад байна гэдэг чинь бол бас жоохон тий нотой тий ер нь бол нотой нэг форминг дээр л яваад иж магадгүй бүтэс зэж перформинг руу орохгүй иж магадгүй тэгэхээр энийг нэрээ тэгдэм байлээ. Багууд нөгөө ингээд энэ бүх үе шигтийг ерөнхийдөө дамждаг тий тэгтээ хизээч перформинг руугаа бас орохгүй байх тохиолдол бас байдаг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр зарим баг бол норминг дээр очиж ингэж нөгөө юугаа гүйцэтгэсээр байгаад дуусчдаг гэдэг юм билээ. Тэгэхээр тэхийн тулд ер нь бол өөр ашигтай байх юм бол тэр конфликтийн 5 левелийг аягүй сайн мэддэг байх хэрэгтэй. Бага удирдах байгаа хүн нь тэгээд тэр нөгөө 1 2 дугаар левел бол ялангуяа илүү safe гайгүй тодорхой хэмжээгээр хоорондоо ингээд өөрсдийнхөө зөрүүтэй үзэл бодлыг ярилцаад ингээд өчөө олцох гээд тэ байж байгаа шиг. Тэр нэг 3-аас дээшээгээ ер нь бол 4-5 дугаар хэвчээ бол бүр оруулаад хэрэггүй. Тэгээд конфликт ер нь өсгөөд байгааг ингээд ажиглаж сууж байгаа. Хэрвээ өсөд ирэх юм бол тэрнийг нь одоо буулгаж авах хэрэгтэй. Ер нь тиймэрхүү одоо менежментийг бас аягүй барьж ажиллах хэрэгтэй юм шиг байна. Тэгээ нөгөө энэ стейжийг нөгөө алгасах нэг нөхцөл байгаа нь ерөөсөө хүмүүс өмнө нөгөө хатарч ажиллаж исэн байвал тодорхой стейжүүдийг нөгөө алгасч магадгүй гэж байна тийм. Тэгээд хэрвээ одоо тухайн төсөл аягүй тайт стейжүүдтэй шууд одоо перформ гаргаад энэ төслийн арга одоо үр дүнд үзүүлэх юм шаардлагатай одоо онцгой төсөл байвал өмнө хамтарч ажиллаж байсан энэ нөгөө үе шатуудыг дурдсан биенээ мэддэг энэ багыг одоо энэ бас стратегийн хувьд бас шийдвэр гаргах болно. Тэгээгүй бол бүтээтергүй одоо тэгээгүй л бол бүтээтергүй энэ хүмүүс чинь сторминго хийн тэгээд нөгөө туулах хэвээр замаа туулаад явнаа тэр энэ дээр нэг the project you are leading has a current CPI of 1 and SPI of 0.8. You have been notified by the project management office that your project has been selected for a quality audit that is scheduled to take place over coming weeks. Now, what should be your primary concern with regards to the audit? Ингэсэн байна тийм одоо ингээд төслөө ингээд удирдаад явж исэн чинь танаа төслийн CPI гэдэг Time Cost Performance Index буюу за одоо яг зардлын гүйцэтгэлийн индекс гэдэг. Энэ маань нэг харин SPI буюу Schedule Performance Index нь 8-тай явж байна 0.8-тай. За тэгээд тэр үед яасан гэхээр төслийн удирдлагын одоо алга хэмжээс нь танаа төсөл дээр одоо аудит хийхээр болж байна. Дараагийн одоо 7 хоногоос аудит болно, quality audit болно гэж мэдгдсэн байна. За тэгэхээр үүнийг сонсоод та одоо юу гэж одоо аудит одоо яах гэж ирж байгаа гэж ойлгох вэ гэж асууж байна. За тэгэхээр that the project falls back in line with the project schedule. За нөгөө төслийн одоо график төлөвөө хугацаанаасаа маань одоо ингээд хоцроод асуудал үүсгэсэн байна гэж ойлгох юм байна гэж. За бид нь болохоор the finding errors
defects, bugs, or other non-conformance problems in the product. За нөгөө төслийн одоо нөгөө бий болох гэдэг нөгөө бүтээгдэхүүн үйлчлэгээ маань одоо нөгөө дефект буюу нөгөө юу тий одоо голомт үүсгээд алдаа заагаад юм асуудал үүсгэж юм байна гэж бодсон. Тэрийг одоо олж илрүүлж байгаа юм байна гэж бодсон юм тийм. Seeking for ensuring that the project product fall within sponsors acceptance limits. Нөгөө тийм одоо гол одоо шийдвэр гаргаж байгаа дахиалагч түүний одоо захирлын одоо төвчний удирдлага тийм үүнээс одоо төслийн нөгөө бүтээгдэхүүн үйлчлэгээ маань одоо хүлээж авах тэр нөгөө юунаас нь лимитээс нь хэтрээд одоо асуудал үүсгэж юм байна гэж бодсон юм. Seeking that the work performed lines up with the company policy and process and procedures. Одоо компани бодлого дүрм журам процессын дагуу явж гинүү гэдгээр одоо шалгалт авах юм байна гэж ойлгох юм байна гэж байна. Тэгэхээр энэ бол хариулт нь бий байгаа quality audit гэдэг. Quality audit бол нөгөө ер нь бол яг ISO 9001 нөгөө quality management-ийн хүрээнд одоо яг ISO 9001-ийн хүрээнд ч бас муу адил альва quality audit бол тухайн төсөл одоо компанийнхаа бодлого дүрм журам тухайн төслийг одоо менежмент төлөвлөгөөр ийм процессор одоо удирдан зохион байгуулна гэсэн тэр журмынхаа дагуу явагдаж байна уу гэдгийг бол шалгах үндсэн зорилготой байдаг. За энэ асуулт маань өөрөө бол яг хуу CPI 1, SPI 08 гэдэг. За энийг бол нөгөө одоо яг төслийг хяналт хийхэд бол маш түрүүнд ашигладаг. За хэрвээ CPI буюу Cost Performance Index маань нэгээс одоо бага болвол одоо бид нар зардлын хэтрэлттэй явж байна. За schedule нь бас 08 гэдэг нь бид нар бас нөгөө 100% ажиллаа хийж чадгүй 80% прогресстэй явж байна гэж ойлгоно гэдэг. За тэгээд энэ одоо үзүүлэлтүүд мэдээж нөгөө яг төслийг удирдах хэмжих үед бол зайлшгүй бид нэр одоо яг прогресс ямар байгаагаа, перформанс ямар байгаагаа хэмжиж одоо тайлагч хяналтаа тогтоож авах нь зүйтэй. Тэгэхээр яг одоо quality audit хийж байгаа буюу чанарын одоо audit хийж байгаа тохиолдолд энэ одоо ямар нэг юм болж байгаа. Одоо энэ бүтээгдэхүүн дээр чинь ийм болог гарсан байна. Энийг одоо тодорхойлж одоо асуудал үүсгэх гэж боддоор ирдэггүй. Харин хэрвээ за төсөл дээр ямар нэгэн одоо голомт үүссэн гэж бодно. Тэр гологдлоо харин одоо дефектээ одоо яаж арилгах ёстой юм бэ? Одоо тэр компанид одоо дүрм журам төсөл одоо мөрдөх одоо тэр процесс байгаа бол одоо тийм үйл ажиллагаа байгаа бол тэрнийхээ дагуу энэ голог гарсан гэдэг шийдвэрлэж гинүү тэрнийхээ дагуу ажиллаа хийж гинүү гэдэг нь юм шалгах зорилготой байдаг. Тэгээд энэ маань бас ялцгүй одоо манай салбарт бол маш их юу тогтмол одоо хийдэг. Ялангуяа нөгөө чанарын менежментийн тогтолцоо гэдэг хэвтэрсэн байгууллагуудад quality audit-ийг яг функцлээд үйл ажиллагаанд ингэж одоо хийдэг юм одоо шалтгаан байгаа. Энийг бас төсний удирдлагын хүрээ одоо даалгавч авч үзэж одоо байх хэрэгтэй зүйл ойлгож мэдэж одоо байх хэрэгтэй гэдгийг асуултууд одоо шалгахаар орж ирдэг байх нэ. Манай дээр аудит ордог quality quality гэдэг үгэн дээр яах юм бэ? Ажиллах байж тээ. Би бол шууд schedule гэдэг юмыг барьж авах гэж байна шүү дээ. Тий яг энэ үг нь нөгөө quality audit гэдэгээрээ явчихсан. Тэгээ quality гингүүт бас хүмүүс нөгөө нэг error нөгөө finding defect-ийн нэг чинь бас ойлгоод байхаар энэ маань нөгөө юуруугаа чанарын менежмент quality менежмент гэдэг талбай нөгөө процессын дагуу ажиллаад хийж гинэ гэдэг нь шалгах гэдэг юм байна. Жоохон трик юм тий. Жоохон уншиж судалж байсан топикуудын нэг байна. За, a document called ZZZ is created by decomposing the project scope into smaller, more manageable elements. За, нэг document байдаг байна. Тэр нь одоо доорхоос
аль нь вэ гэж байна. Энэ документ нь project-ийн нөгөө үндсэн scope, project-ийн үндсэн хамрах хүрээнд хийгдэх ажлуудыг ингээд илүү жижиг өөр дор нь ингээд менеж хийж болох үс жижиг элементүүд хуваасан project scope жижиг элемент ажилбаруудад хуваасан энэ төслөлийг үзүүлсэн документийг одоо юу гэж нэрлэдэг вэ гэсэн байна. За тэгсэн чинь A нь scope statement гинэ. B нь болохоор network logic diagram. За C нь WBS буюу work breakdown structure. D нь requested change. За тэгэхээр одоо хамгийн A хариулт нь scope statement гэж байна. Энэ нь болохоор ер нь scope statement гэхээр зүгээр project-ийн хүрээнд одоо энэ project-ийн хүрээнд ийм юм хийн шүү гэдэг өргөж байгаа зөвхөн scope-ийг хэлж байгаа асуудал биш. Яг одоо PMBOK-ийн онол дээр бол scope statement гэдэг документ нь бүр одоо энэ чинь документ биш, ер нь нэг юм процесс тий. Процесс одоо бүх project-ийн үндсэн зорилгууд, энэ ажлын хүрээнд хийгдэх ажлууд, тэгээд гараас гаргах deliverables буюу гараас гаргах тийм юмнууд, дээрээс нь deadline, хугацаа, budget гэх мэтлэн юмнуудыг гол project-ийн одоо үндсэн шалгууруудыг тодорхойлоод тэрийг документжуулах юм процессыг scope statement гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ манай асуулттай бол энэ scope statement нийцгүй байна. За дараагийнх нь хариулт болохоор network logic diagram гэнэ. Энэ нь болохоор илүү network logic буюу одоо яг PMBOK-ийн онол тэгээд номууд дээр дурдсан байдаг. Ер нь ингээд activity төслийн хүрээнд хийгдэх гол ажилбаруудын ингээд хоорондын уялдаа холбоод тэгээд холбосон тийм диаграмууд, activity-нууд хоорондоо аль нь дуусчиж аль нь эхлэх үү, альны дараа аль нь эхлэх үү, тэгээд аль activity parallel явах уу гэдгүүдийг ингээд зургалсан юм нэг логик диаграм зураглал байдаг. Тэгэхээр энэ бас мөн манай асуултын хариулт биш байна. D нь болохоор энэ requested change гэж энэ нь болохоор одоо хүсэлт гаргасны дагуу хийгдэж байгаа change буюу илүү юм нэг төслийн явцад хийгдэх ямар нэгэн ажилбаруудыг солихтой холбоотой ажил байна. За энэ C хариулт буюу work breakdown structure гэдэг нь зөв хариулт. Яагаад гэвэл энэ work breakdown structure гэсэн энэ документ нь болохоор бүх төслийн одоо анханасаа хийхээ зорьсон скопыг илүү ганцхан хүнж хийж болохоор илүү ингээд хялбар ажилбаруудад болгож задлсан энэ лист бүхий документийг листийг work breakdown structure гэдэг. За тэгээд энэ work breakdown structure ер нь өөр бусад одоо яг төсөл хэрэгжүүлэх үед ч гэсэн айгүй хэрэг болдог. Яагаад гэвэл за project-ийнхаа scope-ыг тодорхойлохоор бид нэр тэгэл за нэг ийм вебсайт хэрэглэгчийг бүртгэдэг функцтэй, тэгээ продуктын танилцуулга функцтэй, холбоо барих функцтэй тий. Тэгээ энэ англи монгол хэл дээр нэг ийм 5 гол scope-ийн хүрээнд эргэлддэг байлаа гэж бодоход. За тэгвэл тэр продуктын документ гэдэг хэсэг нь бүр яг жижиг detail болвол юу байх юм те. Продукт яг тэр продуктууд байна. Тэгээд нөгөө продуктууд нэг багнаараа өөр гэл тэр англиар нь жижиг хэсгээ задлсан. Бүр наривчлан задлсан тийм документ үү. Тэгэхээр энэ ингэж work breakdown structure болгож нөгөө анхны том scope ингэж бүр жижиг ажилбарууд болгож хувааснараа яах вэ гэхээр яг практик дээр бол гэхдээ энэ онлайн номон дээрж бас байдаг. Тэр олон ажилбаруудын тус бүртэн зарцуулагдах ингэж хүн цагийг тооцоод тэгээд бүх жижиг ажилбаруудын хүн цагуудын нийлбэрээр манай төслийн нийт зарцуулагдах хүн цаг гараад ресурсын тооцоо. Тэгээд тэднийг хооронд ингээд энэ параллел хийгдэж болно, энэ ингэн тэгнэ гэдгээ тооцоолохоор бас манай төслийн schedule хуваар бас гараад ирж байгаа. Тэгээд дээрэс нь хүн цагаа тооцсон, тий? Ресурсоо тооцсон юм чинь манай төсөлд шаардлагатай бажетууд бас гараад ирдэг. Ер нь наривчлаа.
Тэгэхээр ийм учраас энэ work breakdown structure гэдэг энэ документ ер нь аль болох project manager гартаа яг аль болох хийцэн тэрийгээ гартаа бариад явж байгаа амар хэрэгтэй документ байдаг. За ийм учраас энэ асуултыг оруулсан. За тэгээд энэ WBS-ийг юунд манай юу гэдэг master format гэдэг барилгын салбар барилгын одоо тэгээд WBS ийм байвал одоо зохилтойг бас Америк хийх бахад master format гэдэг бэлэн байж идэг. Бүр ингээд юу typical болов одоо яг ингээд typography гэдэг шиг ашиглах байна. Тийм тэгэхээр манай салбарын бол одоо WBS дээр бол шууд бэлэн дээр master format гэж байгаа л интернет бэлэн байж байгаа. Энийг шууд ашиглах бүрэн боломжтой байдаг шүү. Энэ маань өөрөө бас нэг төслийн менежерүүдэд за одоо ингээд төслийнхаа тооцооллыг хийхэд бол маш их тусалдгаас гадна яг ингээд задлаад эхлэхлээр нэг олж хараагүй зүйлсүүдийг олж харах тий шинэ уялдаа холбоонуудыг ингээд одоо нэрээд тийштэй энэ ажлыг чи хийхэд бол ийм бас хэрэгтэй байдаг штэ ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлсүүдийг олж илрүүлэхэд ч аягүй хэрэг болдог байхгүй юу төслийн менежер талаараа нөгөө жоохон ингэж жижиглэж ингэж нэлийн задлахаасаа жоохон ингээд нөгөө тийшээд байдаг тий тэгтэл тэр нь болохоор мэдээж нөгөө барилгын салбарт бол ерөөсөө төслийн менежмент бол аягүй сайн ашиглагддаг л хальтаа одоо бүх юмыг нарийн дээл хийхгүй л болохгүй юм чинь тий софтвер дээр болохоор за софтвер болгоно технологийн төслүүдэд болохоор ер нь аль болохоор тэгж нэг detail документ гаргаад байхгүйг ер нь боддог. Гэхдээ тэр нь бол эргээд нөгөө зарим нэг зүйлсүүдээ хаягдуулах тийм юм гаргаад идэг юм шиг санагддаг юм. Одоо яг ингээд задлаад хэлэхээр аюу шинэ юм гарч ирдэг байхгүй тий. Тийм юм бас байдаг. Манай ч ингээд нөгөө юу яадаг шүү дээ. Одоо ингээд нэг төслийн одоо activity ингээд activity болсон баг минимум 3000 activity-г менеж хийх болдог байхгүй юу. Ер нь нэг муу жижигхэн харуудын байр хийсэн ч гэсэн баг л тэр харуудын байр чинь тогтоо цэглгаантай цовтой хаалгатай гэж хасаалттай устай гэх бүх юм нөгөө шийдэгдэх шаардлагатай. Тэгээд нөгөө юугаараа бүтцээр нь бид нар WBS-ийг давтаал явуулдаг. 3000 ус чийл хийсэн. Манай schedule энэ чинь 60 дууц юм явж идэв шүү дээ. Бас нөгөө боломжит рискүүдээ болж харна тийм ингэж detail болгосноор. WBS нөгөө scope statement WBS dictionary 3 чинь scope baseline болно гэх тийм. За энэ бол WBS байлаа. Бас чухал зүйл байлаа. Төлөвлөлтийн шатнд нөгөө нэлээд хамгийн түрүүнд хийдэг тийм. Окей. Тэгээ нөгөө WBS scope statement тэгээд гурав дахь нь юуг байвал зүгээр гэж гаалзыг хэлсэн бэ? WBS dictionary гэдэг одоо энэ WBS-ээ илүү нөгөө тайлбарласан ажилтгуудаа ямар resource ямар баг руу энэ маань нөгөө одоо нэг ажил одоо юу гэдэг те за сая би нөгөө хаалга гэдэг ярил л хаалга гэдэг бодход хаалга гэдэг WBS гэдэг. Тэгэхээр энэ маань өөрөө бариулна те цоож сургана хаалганы хавцсан гэдэг нэг юм бүрдэлтэй. Тэгээ энэний материал нь энэ юмнууд шүрүүг хадаас гэл ингээл дотор нь орж байгаа юмнууд нь энэ зүйл шүү. Тэгээ тэрийг ажилбаруудын тодорхойлт юм уу да. Тийм бүрдлийн гэх юм уу нийлүүд. Тэгээ тэднэр дээр нь үндэслэл тэрийг харж ингээд бас кост боддог. Тэгээд бид маань өөрөө ингээд нэг юм complete scope baseline болж байна. Нөгөө WBS яг нөгөө яадаг гэхээр маань WBS кодороо нөгөө ажлуудаа задлаад тэрийгээр schedule-тэй ашиглана, cost budget-тэй ашиглана. Ингээд энэ гурваа нийлүүлж нөгөө performance baseline-аа гаргаад тэгээд нөгөө хяналтаа тогтооно гэдэг. Ингээд яг энэ WBS өөрөө яг нэг юм задрагаа кодчлуулах ногоороо нэг бүтц. Одоо тийм нэг кодчлолоо бүх бардал schedule гурвангийн хяналтад нөгөө performance baseline-аа ашиглах нэгдсэн юм код ашиглалттай байж байна. Тэр зорилгоор яг практикт юу ашиглаж байгаа. Окей. За баярлалаа. За баярлалаа. Маш сонирхолтой асуулт байлаа. Маш сонирхолтой сэдвийн хүрээнд
ярилцлаа. Тэгээд подкастынхаа төгсгөлд та нарыг одоо ингээд цаашдаа PMP-ийн шалгалтыг өгч байгаа хүмүүст нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу өгөх вэ? Тэр талаараа бидэнтэй уулзаач. Нэг биш нилээд өгмөрөө яг угаасаа хугацааны хувьд гарлах нэг констрейнт байгаа учраас яг ер нь бол яг нөгөө төслийн удирдлагын арга зүй стандарт дэлхийн best practice бол яг PMP зэрэг тэр certified болохоос илүү яг энэ одоо менежмент миний ажилд яаж юм бэ тийм багтаа бэлтгэж ажил руугаа маш их ингэж бодож ойлгож би ажил дээр ийм нөхцөл би яах вэ гэдгийг ингэж холбож ойлгож давтвал илүү үр дүнтэй өгүүлжтэй нөгөө сууж тэгээд өөрөө хэдийгээр шалгалтандаа унсан ч байсан гэсэн та одоо тодорхой хэмжээний одоосын мэдлэгийг өөртөө нөгөө манай Монголын одоо энэ төсөл хөтөлбөрөд хэрэгжиж байгаа энэ амжилттай удирдах одоо энэ дэлхийн стандартаас сурсан мэрэгсэн хэрэгтэй нөөц суулчны хэрэгтэй шаардлага бод өнөөгийн 3 сая хүнтэй одоо яг хичнээн төсөл хэрэгжиж байгаа. Тэгээд ийм үед 1000 гэж тодорхойлсон байдаг. Тэгээд өнөөдрийн түвшинд хэд маань яг хичнээн байна вэ гэх нөгөө PMI үүсгэх нь сайтруугаар шалгахад бол 74 гэсэн яг official тоо харагдаа. Тэгээд энэ учраас нөгөө 1000-д хүрэхний тулд энэ маань өөрөө угаасаа төсөл амжилттай л энэ өөрөө их орны эдийн засаг хөгжил тодорхой хэмжээний өөрөө өгөөд бүх төслүүд амжилттай байж эдийн засаг өөрөө одоо тийм ямар нэгэн давтагаас өсөлтөө өргөж өгнө гэдэг утгаараа төсөл бүрийг амжилттай хэрэгжүүлэх үндэс суурь нь төслийг удирдах байгаа төсөл болгож байгаа багийн ажилтны нөгөө тэг хичээл зүтгэл гэдэг ур чадвар энэ дээр суурь даалгачгүй билээ энэ одоо мэдлэгийг хөгжүүлэхэд одоо зорихон зүйлтэй юм болохоор энэ дээр давталга мэдээж академикийн юу хэрэгтэй статус дэшгүй хэрэгтэй бид нар PMP жаад барилгын даваа би бол яг юу нэрээ бимбок одоо энэ 7 гэдэг төлбөрийг нь 6-тай нь хамт суулгаарай. Тэгэхээр нөгөө 6 өөрөө яг нөгөө илүү яг бидний барилгын предиктив нөгөө төслийг удирддаг энэ одоо систем маш нийттэй байдаг. 6-аас яг салахгүй тэгээд 7-г мэдээж тэгээ ингээ бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа. Баярахын хувьд ямар зөвлөгөө өгөх вэ? Ер нь бол бэлтгэхдээ аль болох тэр гарсан топикуудыг яг практик дээр яаж хэрэглэвэл яг манай компани дээр яадаг билээ гэж тэгж бодож тэрийг одоо бичгэлж зургалж нэг толгойд үлдээж хийвэл тэр нь яг мэдлэг болоод болт юм шиг санагдсан. Тэгээд дээрээс нь нөгөө үнгүй юм ресурсууд зөндөө байгаа. Тэрийг айгүй ашиглаарай. Тэгээд тэрийг ашиглаж бэлтгэлээ хийгээд янз янзын мэргэжлийн хүмүүсээс гадны хүмүүсээс хэлж байгаа ярьж байгаа зөвлөгөөнүүдийг сонсороо л гэж хэлмээр. Тэр нь жоохон PMP бэлтгэл бол бас цаг аавна тий. Цаг аавна дээрээс нь practical тийм knowledge хэрэг болно. Цагаа сайн зарцуулаад сайн project expert болоорой гэж байна. Баярлалаа. Тэмүүлэгчийн хувьд ер нь л өмнөх хоёр хүн маань бол хамгийн гол зүйлийг нь бараг хэллээ. Тэгэхээр нөгөө яг адилхан өөрийнхөө практик дээр бодож ойлгохлоор илүү сайн цэвэрлэг, илүү сайн ойлгогддог. Хүн одоо асуудлыг илүү сайн одоо мэддэгтэй тийм болдог. Түүнээс гадна болохоор яг өөрийнхөө практик дээр буулгаж ойлгох гэдэг болохоор нөгөө өмнөх өөрийнхөө ойлголтыг шинэ ойлголттой хольж бол ойлгох хэрэггүй. Одоо яг тэр одоо PMBOK гэдэг одоо тэр стандарт гайд байгаа тий. Тэрэн дээр заагдсан байгаа тэр мэдлийг яг өөр дээрээ шинэ юм шиг болгож авах хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө нэг
мэдээж хэрэг тодорхой хэмжээгээр төсөл удирдсан хүмүүс төслийн эсвэл багт ажиллаж исэн төслийн координатор, ассистент, team lead-үүдийн юу гэдгийг ажиллаж исэн хүмүүс хүрч байгаа. Тэгтэл нөгөө нэг тэр маань өөрөө тэр хүний өмнө олж авсан одоо тэр төслийн талаарх мэдлэг ямар ч байж болно. Тэгмээд яг нөгөө өөрийнхөө суурин дээр шинэ мэдлэгээ буулгаж ойлгохлоор тэр маань өөрөө бас айгүй юм алдаатай болох тохиолдол бас байдаг. Тийм болохоор аль болохоор ерөөсөө бүр ингээд нэг одоо fresh юм майндаар ингэж өөр дээрээ буулгаж тэгтээ буулгаж ойлгохтой болохоор би нөгөө нэг тухайн үед нэг тийм юм хийжсэн тэр чинь одоо яг энэ байсан юм байна те. Тэрнийг би одоо хийсэн бол ингэж хийх хэрэгтэй байсан байх гэх юм уу те. Яг тиймэрхүү байдлаар ойлгох юм бол илүү сайн хүн мэдээ ойлгож чадна. Тэгээд илүү одоо яг зөвөр нь яг тухайн мэдлэгийг олж авах юм шүү. Тэр бас аюу чухал гэж бодож чинь. За тэгээд хүмүүс бас нөгөө нэг группээр бас аюу бэлддэг. За группээр бэлтгэх нь мэдээж хэрэг тодорхой даваа талтай яг цагаа зарцуулаад ингээд тухайн групптэй ингээд явдаг. Гэхдээ бас нэг талаасаа нэг хүн одоо жишээлбэл ингээд буруу ойлгоцсон мэдлэгээ бусадтай яриад өгчөд бусад бүх хүмүүс нь тэр хүний ойлголтоор тухайн мэдлэгийг олоод авчих тийм эрсдэлтэй талтай байдаг. Тийм болохоор ер нь бол аль болохоор тэ өөрөө эхлээд уншиж ойлгоод дараа нь одоо тэр групптэйгээ хэлцдэг ч юм уу тэ эсвэл одоо яг тиймэрхүү байдлаар бас яг хүний ойлголтоор тэр мэдлэгийг шууд болгож авч ойлгож бас болохгүй юм шиг санагдсан. За тэгээд хамгийн сүүлдэлт бол яг шалгалтандаа цагаа зарцуулаад өөрийнхөө цагийг төлөвлөд угаасаа хажуугаар нь өчнөө их ажилтай завгүй цаг муутай хүмүүс байгаа. Тэгэл би үнэхээр бэлтэн ингээл яваад байдаг. Тэгээ хажуугаар нь нэг цагаа зохицуулсандаа гэж бодоод идэг тийм нөгөө нэг англи хэлийг хэдэн жил сурдаг гэдэгтэй адилхан. Ер нь бол яг шалгалтанд бэлтгэхээр нэг тиймэрхүү юм болох гэдэг байхгүй. Тийм болохоор аль болохоор яг тодорхой цагуудаа тодорхойлж гаргаад товлоод за ажлын өдрүүдэд би ядаж нэг цаг 30 минут 2 цаг бичнаа ч гэх юм уу тийм энэ зүйлээ суралцснаа за амралтын өдөр би тэдний цаг хийнэ гэдэг ингээд яг тэрнийг өөртөө зориулаад гаргаад цагаа зориулж бэлдэх хэрэгтэй шүү. Тэгжээч бол амжилттай шалгалтаа өгөх боломжтой гэж хэлмээр байна. За та гуравтаа маш их баярлалаа. Өөрсдийнхөө үнэтэй цаг завыг манай подкаст дээр хүрэлцэн ирээд өөрсдийнхөө knowledge-ийг шеэрлж аваад бас маш их баярлж байна. Тэгээ та бүгдийн ирээдүйн ажилд бас амжилт хүсье. Баярлалаа. За подкастыг сонсож байгаа хүмүүс хэрэг болох мэдээлэл онцгой ч гэсэн өгсөн болвол бидний энэ сууж байгаагийн зорилго биелээ гэж бодож байна. Маш их хэрэг болох мэдээлэл өгсөн. Тэгээд нөгөө 200 асуултаас нөгөө 10-ийг л нөгөө төлөөлөл аваад тэгээд тэглээ шүү. Тэгээд таана 190 асуулт бүгд нь судалгаар хүлээж байгаа шүү гэх.